Итгэлээ хуваалцахад нь хүмүүсийг зоригжуулж, чадваржуулах хэцүү. Гэхдээ заавал хэцүү байх албагүй л дээ. Есүсийн тухай ярилцахаар хуршууд, ажлын газрынхан, найз нөхдөө баяртайгаар урьж авчрах газрыг бий болгох зорилгоор Альфаг бий болгосон юм. Альфа бол Христтгэлийн талаар судалж мэдэх зорилготой. Үүндээ амралтын өдрийн сургалтыг багтаасан 11-7 хоногийн сургалт юм. Өнгөрсөн 25 жилийн дотор 100 гаруй улс орнд 100 гаруй хилээр сая хүмүүс Альфад хамрагджээ. Сүм чуулган, сургууль, кофе шоп, шорон, айлуудаар уг сургалт хийгдэж байна. Лондон хотын төв хэсэгт байх Арвин бурвал Бромптон чуулганд Альфаг анх эхлүүлсэн бөгөөд чуулганд хамрагддаггүй хүмүүстэй холбогдох энгийн зорилготой байлаа. Арга барил нь ч энгийн байсан. Хамт хооллоод Христтгэлийн тухай яриа, кино хичээл сонсож, жижиг бүлгээр хэлэлцүүлэг хийх уулзалтад хэдэн 7 хоногийн турш найз нөхдөө урьдаг байв. Амьдрал, итгэл, Есүсийн тухай таньж мэдэх урилгыг сая хүн хүлээж авснаар уг сургалт улам тархаж эхэлсэн. Тийм учраас л бид Есүсийг ховчлон таньж мэдэх боломжийг хүмүүст олгох, үүнд чуулганы хүмүүсийг оролцуулдаг байхын тулд Альфаг хийдэг. Альфагийн үнэт зүйлс, шилдэг туршлагуудыг дэлгэн харуулах цуврал видео, нийтлэлүүдийг одоо та бүхэн хүлээн авна уу? Энэхүү сургалтын модулууд нь ганцаарчлан юм уу гол удирдагч нараас бүрдсэн жижиг бүлгээр суралцахад зориулагдсан. Уулзалтуудаа төлөвлөхдөө бодолцож үзэх асуултаар хэсэг бүр төвшсөн. Энэхүү сургалтын модулуудыг мэлтгэхдээ би зарим найзуудаасаа тусламж хүсэж тэднэр хөтлөөч хийлгэсэн юм. Та хөрш айл, сургуулийн найзууд, ажлын хамт олон хүрээллийнхээ залуучуудад зориулаад эсвэл орон нутгийн засан хүмүүжүүлэх газрын хүмүүжигчдийн дундаж Альфа сургалтыг хийж байж болно. Танаа Альфа ямар ч хүн өөрт төрсэн асуулт, бодол эргцүүлэлийг хуваалцахдаа санаа зовох зүйлгүй нээлттэй хандах газар байгаасай. Улмаар тэр хүн нэг бүр Есүстэй учирч амьдрал нь өөрчлөгдөөсэй гэж би залбирч байх болно.